маань одоо оролцогч зочин баяраар өргөдөж ирсэн хүмүүсээ тайлбарлаж авъя. За соёл урлагийн сургуулийн соёлын сургуулийн доктор Шинжлэх ухааны доктор профессор Жигдэн гомбын физик тайзан дээр урьж байна. За дараагаар нь одоо хэлний зөвлөлийн өвчтөний бодлогын зөвлөлийн дарга гэрэл гэсэн байна. За араас хүрэлцэн ирж амжааг байна. За тэгэхээр шалгалт мэдээллийн өвчтөний зөвлөл цэрэнгийн урилмаг тайзан дээр урьж байна. За тэгээд дараагийн оролцогч маань бодохгүй хүрэлцэж ирэх байх гэж найдаж байна. За зөвлөгөөд оролцогч их юм одоо 3 төлөөлөгч маань одоо ийм хүмүүс байгаа. За дараагаар нь одоо зөвлөгөөд оролцогч та бүгд бас энэ хэлцүүлэгт идэвхтэйгээр оролцож энэ зүйлийг цааш нь бид бүхэн чиглүүлж явах хэрэгтэй байна. За тэгээд бүгд нь цааш нь яваа. За тэгээд энэ нэг төвнөрдөг асуудлын талаар бид нар ярихын тулд энэ Монгол нэр төмөний асуудлыг ямхуу төвшин яаж явуулж ирсэн бэ талаар товчхон мэдээлэл өгч бодож байна. За тэгэхээр Монгол улсад бол нэр төмөний талаар 1977 онд улсын нэр төмөний комиссийн мэдээгээд 105 цуврал дээр бол ингэж ном бол гарч ирсэн. За энэхүү ном маань бол одоо номын худалдаа, за ном хэвлэлийн ажил, ном судлал гэсэн маш өргөн том цар хүрээ сэдвийг агуулсан тийм тойл байсан. За энэхүү тойл бол 9000 нэр төмөний тийм багтаасан тойл бол анхны удаа гэж болохоор бол улсын хэмжээнд гарч ирсэн байна. За дараагаар нь одоо 2005 оны Монгол улсын үндэсний номын сангийн одоо мэргэжлийн саран чимэг маань бас номын сан ном зүүн нэр төмийн тодорхойлолтууд гэсэн ийм тойл тохиолдлыг бол гарч ирсэн. За энэ хөө нэр төмөнд бол номын сангийн үйл ажиллагаанд түгээмэл нийтлэлтэй 300 нэр төмийг бол бас оруулж өгч ирсэн гэж байгаа. За дараагаар нь одоо энэ үргэлжлүүлсэн цэцэн багш маань одоо Монголын ном судлалын баг нэвтрүүлэг төлөвлөдөг тойлыг бол гарч ирсэн. За тэгээд энэ тойл маань өөрөө бас бичгүүсгийн үүсэл, түүх, гарал, за ном хэвлэлийн үйлдвэр хэмжлэгийн мөн олон маш том цар хүрээд хамарсан сэдвээр байгаа тойл бичгийг бол хийж явж ирсэн байгаа. За тэгээд энэ нэг төлөвлөгийн тойл маань баг нэвтрүүлэг бол 400 гаруй нэр томьёо хамруулсан байдаг. За тэгээд дараагийн уучлалаар шилжиж байна. За тэгэхээр энэ би дааж гарсан номын хувьд бол нэг ийм 3 жишээ бол байгаа гэдэг. Тэр буцаад авчих гинэ. За тэгээд дараагаар нь ном болж гарахаас гадна хөв судлаачид номын сангийн мэргэжилтгүүд бас нийлж заавал тийм хэвлүүлэх албагүйгээр бас ингэж хийсэн тийм зүйлүүд болж байгаа. За тэгэхээр одоо бид бүхэн бас сайн танил Америкийн нэгдсэн улсын Конгрессийн номын сангийн одоо каталогд ажиллаж байгаа Сарал Эрдэнэ маань бас номын сангийн салбарын нэр томьёоны асуудлыг хөндөж нийтлэж ирсэн. За нөгөө иргшийн соёлж анхлан болгоосон номуудыг яах ёстой вэ гэдэг. Энэ бол өөрөө номын сангийн салбарт, каталогийн салбарт бол одоо тулгарч байгаа асуудлыг үүсгэн маш чухал асуудал байсан. За дараагаар нь одоо энэ манай инэрэл гэдэг байж байгаа Америкийн нэгдсэн улсад ажиллаж амьдардаг. За үндэсний номын сангийн мэргэжил арга зүйн мэргэжилтэн цог жаргал, за ганц сүх нар маань ингээд каталогийн нэр томьёоны тойлыг бас хийсэн байж. За энэ тойл маань 140 гаруй нэр томьёог хамруулсан байж идэг. За тэгэхээр дараагийн нэг асуудал бол одоо энэ соёлын сургуулийн багш хайрдав өнгөрсөн жилийн нэг ихтгэл дээр бол номын сангийн үйлчлэгийг автоматжуулахад тулгарч байгаа бэрхшээл гэдэг сэдвээр ихтгэл хэлцүүлж исэн. За тэгэхээр номын сангийн үйл ажиллагааг автоматжуулахад бол яаж ч яг нэр томьёоны тийм бэрхшээл бол тулгарч байна. Бид бүхэн нэг нэр томьёог маш олон янзаар хэрэглээд байдаг. Тэр нь зөв нь буруу юм уу гэдэг зүйлүүд бас гарч ирж идэг. За гэх мэтлэгийн ийм одоо миний олж үзснээр ийм 6 зүйл бол байна. За энэ үүнээс өөр бас бусад зүйлүүд бол байгаа. Би бас хараахан үзэж амжаагүй байгаа. За тэгэхээр нэр томьёоны зөвлөлийг номын сангийн мэргэжилтнүүд маань судлаачид маань өөрсдөө ингээд судлаад шинжилгээд гаргаад ирлээ. За үүнээс гадна нэр томьёоны зөвлөлийг тогсоож өгдөг тийм зүйлүүд бас байдаг. За дөрөв нас манай баяр багш ярьлаа. Их зүйн барь бичгүүдгээр. За тэгэхээр Монгол улсын номын сангийн үйл ажиллагаанууд ерөнхийдөө 55 их зүйн барь бичиг мөрдөгч гэж одоо тийм тоо гарсан байж байгаа. За тэгэхээр 55 тоо баримтын 55 их зүйн барь бичгийн 14-т нь бол нэр томьёог бол заасан тийм тодорхойлолтууд байж байна.
За жишээлбэл одоо 2013 онд гарсан Номын сүнгийн хууль дээр маань 8 одоо нэр томьёо ингээд зоогоод өгсөн байж байгаа жишээ. За тэгэхээр одоо Номын сүнгийн үйл ажиллагаанд хөтлөгдөх ёстой стандартууд байж байна. 13-ны стандарт байж байна. За 2003, 2004, 2005, 6, 7 онуудад батлагдсан стандартууд дээр мөн нэг 100 орчим нэр томьёонууд тодорхойлоод өгсөн байж байгаа. За тэгэхээр бидний үйл ажиллагаа яаж явагдах ёстой юм бэ гэхээр эдгээр нэгд бол төрөөс батлаад өгсөн их 100 барь бичгүүдийн хүрээнд нэр томьёог хэрэглэх асуудал гарч ирж байгаа. За дараагаар манай салбарын мэргэжлүүдийн хийсэн нэр томьёонууд үзэж цаашаа явах ёстой байна. За тэгээд одоо би шууд асуулт хариултанд ороо явуулж байж байна. За тэгэхээр эхний асуулт бол цэцэн багшд би хандж байна. Шинжлэх ухаан нэр томьёоны гүйцэтгэх үүрэг нэр томьёо ямар ач холбогдолтой юм бэ? Ямар үүрэг гүйцэтгэх юм бэ? Энэ талаар та бас саналаа мэдхэнд хуваалцаач. Шинжлэх ухааны нэр томьёоны гүйцэтгэх ач холбогдолтой. Ер нь нэр томьёо гэдэг бол аль салбарын хөгжлийн үндэс гэж байна. Өөрөөр хэлбэл мэргэжлийн үйл ажиллагааны нэр томьёог зөвхөн ашиглах явдал гэдэг бол хөгжсөн улс орнуудын жишг бас нэг хамгийн чухал зүйл. Тэгэхээр ялангуяа шинжлэх ухааны нэр томьёоны гүйцэтгэх үүрэг гэдэг нь бичвэр ажилд үлдээсэн нэр томьёо өөрийн үндэсний хэв соёл мэдээшиж ургаж хөгжөөд аман соёл тэр нэр томьёогоор илэрхийлсэн утгыг ойлгох ийм боломж нь суурь болж хөгжихийг хийж байгаа болов гэж бодож байгаа. Тулгуурласан их тулгуур асуусан учраас яг шинжлэх ухааны үүднээс хариулахад бас шууд юу вэ? За нэгдүгээр хоёрдугаар болохоор зэрэг шинжлэх ухааны нэр томьёоны гүйцэтгэх үүрэг гэдэг бол одоо жишээлбэл телевизэр хүмүүс янз бүрийн зүйлийг харж сонсож байхад нэр томьёо тогтогшаагүй зүйл Монголд аюул байдаг. Би өнөөдөр тэ жоохон хамгийн чухал ярилцлага юм болж байна гэж би бодож байна. Яг нэр томьёоны хувьд бол энэ хамгийн эмзэг, хамгийн хүлээлтж байсан цагаан болсон үнэхээр шаардлагатай асуудал хоцрогдоод явж байсан. Учираас хүмүүс бас тодорхой хэмжээний бичгийн хэлбэрээр өргүүлээд шинжилгээ өргүүлээд бас асуудлуудыг хийсэн ирсэн байна. Түрүүчийн зураг зүйлийг харахад тэгэхээр манай бол нэр томьёоны товч тайлбар урсаас орчуулсан болов зэрэг багшийн тэр ихний бол нэр томьёоны комиссийн мэдээний цуглуулаад гарсан байдгийг гэхмэд үргэлжлээд тэр хэрэгтэй учраас цуглуулж болоод яваад байсан. За өнөөдөр Монголын нөхцөл бид юу хэлж байгаа вэ гэхээр зэрэг сайхан одоо гарсан өөрийн Монголын ойртоос хорны нэвтрхийн төлөвийг бараг шинжлэх ухаанд хэрэгжиж 2-3 одоо бүрээ төл байж байгаа. За тэр нь яг эдгээр төлөвөөс гаралтай бас зөвлөд байж байгаа. Соёл урлаг эрүүл мэнд шинжлэх ухааны хэвлэлийн салбаруудад урд зүгээс 2 тонн тал гаргасан. Яг тэрнийг баримталж байгаа. Шинжлэх ухааны хэрэглэх нь болохоор хэний нийгмийн ухааны хүрээлэнгээс Монголын нийгмийн ухааны хүрээлэнгээс гаргасан нэвтрхийн төлөвийг яг шинжлэх ухааны нэр томьёог тайлбарлаж хөлийн болон хөмсгийн зүйлийг авахдаа эдэмтэд хэлж байгаа. Тэгэхээр юу вэ гэхээр манай хэлдэг нэр томьёо байхгүй байна гэсэн үг. Цэврийн төлөвийг шинжлэх ухаанд хэрэглэхэд товч тайлбар төлөв болохоос биш нэвтрхийн төлөв болж чадахгүй байж байгаа. Тэгвэл дахиж цэврийн төлөвийг гаргасан байж байгаа. Хоёр байдлаар гаргасан байж байгаа. За гэхлээр нийтийн жишг хэрэглэгдэх тойлын зэрэгцрээгүй байгаа болохоор номын сангийн салбар, мөнгө хэмжээний салбар, үнэхээр салбарын нэр томьёоны нэвтрэх тойл, салбарын нэр томьёоны ялж товч тайлбар төлөвлөлт дөрвөн хэмжээгээр төлөв цогц байдлаар гаргаж өгөх ёстой. Энэ нэгдүгээр асуудал. Хоёрдугаар асуудал бол ярьж байгаа шиг биш. Нэр томьёо хийнэ гэдэг бол ямар ч 35 хэсэг заалгаж байгаа нэгдүгээр ангийн хүүхдийн хэмжээнд бүхний толгойд мэрэгжлийн нэр томьёо суурь болж тогтох учраас түүнийг хамгийн үнэн бодтойгоор ангилан тайлбарлаж бичиж гаргаж өгөх ёстой ийм зүйл байдаг. За
манайд байгаа нэр томьёоны шинжилгээнд хэрэглэгдэх гэхээр хэрэглэж болохгүй байгаа зүйлийн гол зүйл нь юу вэ гэхээр ихэнх орчуулгын байдаг. Угаасаа гудамжинд байгаа нэр томьёоч бид цэцлэг байгаа шүү дээ. Би бас хаяа одоо лекцэн дээр яриад байдаг. Цэрэн содон багшлаг хэлжсэн. Цэндийн дамжсан сургуультай нэр томьёоны тухай яриа сууж ясан чинь нэг хүн орж ирээд энийг одоо юу гэж нэрлэж болбай гэдэг нэг ажигс юу авч орж ирсэн байна. Тэгээ юу гэхээр яаж гэсэн чинь юу гэдэг юм орсоор юу гэдэг гэсэн бичээ гэдэг юм аа гэж. Тэгвэл одоо наад чи яаж хийсэн бэ гэсэн жигэнж хийсэн байна. Өнөөдөр жигэнмэг гэдэг нэртэй бичээнийг мэдэхгүй Монгол хүн байхгүй. Гэтэл бид нар гудамжаа гараад онгоцны буудлаас нааш ирээд бүх зүйлүүд нь гадаад хэлээр бичигдсэн ийм байгаа тохиолдолд салбарын нэр томьёоны асуудлыг манай залуучууд манай шавнар ингээд ярьж байгаа бол би үнэхээр хоёр гараа өргөд алгаа ташмаар сайхан байна. За дээрэс нь энэ бас зүгээр нэг яваагүй. Яг энэ асуултанд хариулт авах юм уу? Эсвэл За цэцэн багштай баярлалаа. За тэгээд номын сангийн салбарт гадаад үг хэллэг нэр тийм нэлээдгүй байна. За энэ тал дээр одоо манай номын сангийн салбарын мэргэжилтнүүд маань ямар байр суурьтай байна вэ? Та бүхэн бас энэ сэдв хэрэгслээс хойш бас нэгийг бодож хоёрыг дунгаад суугаа. За тэгэхээр та бүхэн асуулт байх юм бол энэ микрофон бол чөлөөтэй ажиллаж байгаа. Гарч ирээд бас асуултуудаа асууж болно. За мөн бичгээр нааш нь явуулаад эдгээр хүмүүсээс бас асууж болох юм боломжтой байгаа шүү. За тэгээд цэцэн багшаас бас ахаад энэ дээр давхартаас асуучих. За энэ номын сангийн салбарт гадаад одоо үг хэлэх нэр тийм их байна. Нэг яах ёстой юм. Ингээд цаашаа яваад байх ёстой юм. Бид бүхэн одоо каталог гэх, карт гэх, формуляр гэх, фонт гэх, яалт гэх одоо ерөөсөө бүх нэр тийм юм гадаад. Тэгэхээр одоо энийг бол зохицуулдаг бас тийм хууль дүрмүүд бас байгаад байдаг байх да. Монгол хэлний хууль гэдэг нь гадаад нэр тийм орчуулж байдаг гэсэн. Энэ тал дээр та ямар байр суурьтай байдаг вэ? Нэр томьёоны хувьд бол бараг бидний хэлний мэргэжлийн хүмүүс их чухал гэж би боддог. Бид бол бараг тэрнээс дутна. Зөвхөн мэргэжлийн нэр томьёог шинжилгээний үүднээс тайлбарлах тухай асуудал нэгэн бодлоготой төлөвлөгөөд боловсрч байж бий. Яг тэр буруу тайлбарлсан нэг бусдын толгойг хэдэн зуун жилээр эргүүлэх боломжтой учраас энэ аюу апосны зүйл. За Монголын номын сан, ном хэвлэлийн салбарын нэр томьёог тогтоохдоо тайлбарлах хүртэл тэр процесс хүртэл хэдэн зүйлийг ангиж тогтоох ёстой. Яг тэгэхээр манайхан ч бусдаас өөрийн зүйлийг хаяад 20-р зууны ихэр өнөөдрөөс Монгол соёл гэж байхгүй, Монгол бичиг үсэг гэж байхгүй. Бүгдийг устгachгаад тэгээд шинээр бичиг үсэг заагаад монголчууд бүдүүлэг харанхуй байсан гэдэг ингээд зарлалцсан шүү дээ дэлхийд. Тэгэхээр ингэж өөрийнхөө худан монгол бичгийг орхичаад шинэ гэрээ үсгийг заалгаад нөгөө хөдөөний малчин хөдөөний хүмүүсийг бүгдээр ингээд цуглуулж ирээд настаа хөгшин бүгдийг цуглуулж ирээд бичиг үсэг заасан түүх бол киногоор биднэрт ядаж байж байгаа. Тэгэхээр ингэж уламжлалаа орчихсан улсуудад нэр томьёогт юу үлдсэн байдгийг бэ гэж анзаарах зэрэг дандаа орчуулгын үлдсэн орж ирсэн байна. Орчуулгын үлдээд хаанаас байна вэ гэхээр зэрэг зөвхөн номзуу гэх чинь одоо жишээлбэл би номзуу судлаач хүний хувьд нэр томьёогийн хөвхөр байж таа. Жинхэнэ монгол хүн юу вэ гэж хайгтаад байх байхгүй. Жинхэнэ монгол хүн юу вэ гэхээр тол томчоо гэсэн хоёр үгэн дээр очиад би зогсчаад байна. Харамсалтай би юу гэж мэдэхгүй. Бидний ихэнх нь баг мэдэхгүй. Биднийг ийм л болгосон. Тэгэхээр өнөөдрийн энэ яригдж байгаа асуудлын чинь нэлээд их хувь нь гадаад үг ба. 20-р зуунаас болоод ихэнх нь Орос үгнээс ороод ирсэн байж байгаа. Тэгэхээр бид яах ёстой вэ гэхээр аль нь монгол үг юм, аль нь гадаад үг юм бэ гэдгийг л хоёр хүн авах ёстой. Тэгээд дараа нь алийг дэлхийн нийтээр ашиглах юм. Жишээлбэл каталог карт хоёрыг дэлхийн нийтээр хэрэглэж гэнэ үү, аль эсвэл Орос үгээс бид нар аваад хэрэгжилчих үү гэдгийг хэдхэн монопол улсаас зээлдэж авч үзэх хэрэгтэй. Ер нь нэр томьёог бол бүгддэхгүй. Нэр томьёог бол мэдлэгээр хий. Тэгэхээр юу гэж хэлэх гэж байгаа вэ гэхээр жишээлбэл тол товчоо гэдэг үг чинь монгол юм бол юу болж юм гэхээр наашаа явсаар байгаад нэрс цэсгийгүүдний турк, монг, перс нэрс үгнүүд гараад ирсэн. Тэгэнгүүт наашаа яваад 17 дугаар зуунд ороод ирэхээр гарчиг гэдэг үг гарч байгаа. Гарчиг 300 жил
хөгжөөд бүр Монгол номжиг ястаа бадцсан байж байгаа байхгүй юу? Идэж барахгүй гоё байгаа байхгүй юу? Тэгвэл гарчиг гэдэг үг нь төв рүү ороод ирж байгаа. Тэгээ байжсэн чинь тэнхэр нөгөө гадаа хөвсгөл болоод бид нар дагаад урсан шүү дээ. Угаасаа. Тийм байж хахад юу орж ирсэн бэ гэхээр библиотека, каталог, карт, формуляр, фонд гэдэг бидний мэдгүй үгнүүд орж ирээд одоо яг тэр хэвээрээ идээшсэн. Тэгэхээр яг ялангуяа Оросоос орж ирсэн та нарын өссөн тэр та нарын насны тэр цаг үед орж ирсэн мэднүүдийг дэлхийн нийт яаж хэрэгжилж байна? Дийлэн хөлсөв каталог гэж ярьж штэ. Каталог гэдэг нь үндсэн суурь нь юу вэ гэдгийг хайж удаад тэгэхээр каталог байна. Тэгээд жишээлбэл менежмент гэдэг шинжлэх ухаан орж ирэхэд би өөрийгөө зовоосон штэ. Энэ менежмент гэдэг чинь дэлхийн нийтэд даяар болж байгаа юм. Би нөгөө оюутнууд маань асуувал юу гэж хэлэх вэ? Шамдар маань асуувал би юу гэж хэлэх юм бэ гэж бодоод менежмент маркетинг гэдэг зүйлийг бариад авсан чинь би менежмент маркетинг гаргал 2 3 ном 4 ном гаргасан. Тэгээ яагаад ингэж нэрсэн бэ? Өөрөө дандаа үндэсний нэр томьёо төлөвлөх мөртөөс яасан бэ? Дэлхийн нийтийн нэр томьёо байсан. Одоо дэлхийн нийтийн нэр томьёогоор хэрэгжиж байна. А нэг бол удирдлагаар, нэг бол худалдаагаар хэрэглэхээр маш олон хувилбартай хувьч хөрөх боломжтой агуулгыг илэрхийлдэг учраас ингэж хэрэгсэн юм уу? Яг Монгол үг югдэд хөрөх боломжгүй гадаад үгийг авч хэрэглэх юм бэ гэдэгтээ нэр томьёо бол хэдийгээр өнөөдөр одорч анхын шатнд үзэгдэж байгаа ч гэсэн нийлээд дөрөвтэй хэд дестралтай бодлоготой хөтөлбөртэй тийм зүйлийг хэрэглэх тийм хэмжээний боловсруулалт хийж нэр томьёогоо зүйтэй яахгүйгээр аажуу баг багаар хуваагаад нэг бол онцгойд нэг бол одоо юугаар байж үсэг дараалаад аагаас одоо хийдэг хөдөлгөөн юм уу ингэж хийх нь нэлээд дөрөвтэй байх болов гэж бодож байна. За яг дараагийн асуулт асууж болох юм. Гэхдээ миний 2012 онд боловсролын яамд оруулж байсан Монголын нууц судал гэдэг нэр томьёоны тайлбар хийхээр мөнгө хүсэж хийсэн 5 хүний бүрэлдэхүүнтэй төслийнхаа хувийг л бий авчихлаа да юу гэхээр энэ санаа зовж маш олон газар оруулсан сорсын сан гэж байгаас оруулж ирсэн. Үндсэндээ бол 9,000 нэр томьёоны бараг 80% нь гадаад Оросын яг нэр томьёоноос шууд орчуулсан содмогоо зэрэг хан баг шүү. За дараагийн зүйлүүд нь бол тэр үндсэн намын сангийн саран чимгийн номын сан секретар хийсэн зүйл бас хөрхөөр эжтэй захын юм аваад хэрэглээд байх боломжтой. За миний хийсэн 400 нэр томьёо үнэхээр энэ одоо бидний нүдхээр чөлөг царцаасан ажил байсан юм шүү. Энэ нэг 10 жилдээ нэг 20 жилдээ хөдөлгөөнгүй байх болов гэж би бодож байна. Энэ би баттай хийж хэлнэ. Хамгийн гол нь цаана ерөнхийдөө нийтдээ нийлээд 13 нэр томьёо байна. Монголын номын сан номгийн салбарт. Тэгвэл хэвлэх үйлдвэрийн нэр томьёо дутуу байгаа шүү. Ерөнхийдөө манай салбарт 13,000 нэр томьёо байна гэдэг бол 13,000 нэр томьёог Монгол хүний толгойд хүрэхээр Монгол нэрээр Монгол агуулгаар тайлбарлаж Монголын бичгийн номын сан ном кемтлийн салбарын бичгийн одоо шинжлэх ухаан тогтгошин гэдэг бол бас бага хугацаа байх болов гэж би бодож байна. Тэгээ та бүхэн өөрснөө сайхан саналуудаа гаргаад бас хоорондоо харилцаад ярилцвал бас саналуудаа хэлэх боломжтой байж магадгүй. За тэгэхээр цэцэн багшд баярлалаа. Маш өндөр зүйтэй ажил хийж байгаа бид бас талхаж байна. За тэгээд энэ асуултан дээр бас өргөнөө багш маань бас ямар хөө бодолтой байр суурьтай байдаг вэ? Нэр томьёо гэдэг нь өөрөө шинжлэх ухааны салбарт ямар үүрэг үүсгэж байна? Та энэ талаас өөрийнхөө санал бодлыг биднэрт хуваалцаач. Чи өөрөө гарыг тавьчихсан. За би өөрөө анхны багш нэгчтэй үзсэн юм чинь. За соёлын сургууль буюу хийх бас шиг байна. Номын сангийн мэргэжлийн аялалд зааж ирсэн гэдэг утгаараа номын сангийн холбогдсон гэх юм уу гэж яаж байгаа. За одоогийн байдлаар би Америкийн нэгдсэн улсын таамаглалын бид товчлын шалгалт гэдэг тэрний Монгол төлөвлөгч одоо газар буюу шалгалт мэдээлэл үзсэн юм гэж байгаа. За энэ зэрэг яах гэж байна. За ингээд нэр томьёо буюу номын сангийн гэхдээ өнөөдөр яагаад дорож вэ гэхээр за олон жил номын сангийн оюутнуудад анхны нэгж буюу анхны номын сангийн анхлыг зааж ирсний хойно бас энэ гэхээр нэгд ажиллаж байсан reform тайны багштай тэгэхээр бас эхэлж байсан. Тэгэхээр энэ цаас дээр байгаагүй зөв санаанд байгаад байдаг. Файлаар байгаад байдаг ийм нэр томьёоны цуглуулга бас явж ирсэн.
За тэгээд энэ дээрээс гадаад үг хэллийг ер нь чухал мэдээж чухал. За яагаад ч чухлыг би амьдрал дээр олон тал дээр мэдрээд ярьсан. Жишээлбэл ингээд английн үг гэхээр орчуулгад орно. За би наазахын жишээ яриад та боловсролын хэлээр боловсрол өөрөө хөгжлийн нэг номер байх хэрэгтэй. Боловсролын нэг томьёо өнөөдөр Монгол бас тогтоогүй байдаг. Тийм ч учраас ойлголтод маш зөрүүтэй. Жишээлбэл кредит цаг гэдэг чинь сургууль болгон баг өөрөөр ойлгох, сургууль болгон өөр хийсэн байх чийтэй. Гэтэл нөгөөг нь ойлголт нь орчуулгын буруугаас гэдэг юм нөгөө нэр томьёо манай тогтсон юм байх хүмүүс ойлголтод зөрөө явчихдаг. Тэрнтэй адилхан бүх салбарт ингээд энэ үл асуудал болоод явчихдаг. Харин намын сангийн хувьд харин ч бүр хамгийн түрүүнд тогтоогоод авмаар салбар шиг санагдав. Яг л өөрөөсөө номын хүмүүс өөрөөсөө тэр нэр томьёо гэдэг чухал англи номын англи дээр чухал байх ёстой гэдгээр энэ салбар хамгийн түрүүнд бүр нэр томьёо тогтсон байх салбарын юм гэж би бодсон. За тэгэхээр нэлээдгүй байна гэдгийг ойлгомжтой. Яагаад гэвэл манайхан дандаа сайжрсан машин гэдэг нь орчуулгын юмнуудыг орж ирээд дурын мэрэгжлийн бос хүмүүс нь орчуулаад тавьчихдаг. Тэгэхээр нөгөө нь өөр ойлголтоор бид орчуулаад тавьчихдаг. Тэгэхээр нөгөө нь ойлголт нь зөрөөд мэрэгчлэнүүд нь зөрүүлдэх маяг юм. Тэгэхээр ерөөсөө тухайн салбарын нэр томьёо гэдэг бол тухайн салбарын буюу 5000 гартай гэдэг. Гартай гэдэг маань яг энэ амьдрал дээр буюу энэ олоосод хилээд байгаа энэ нэр томьёо маань манай дээр яг л энийг хилээд байгаа байхгүй. Энэ үйлдэлийг хилээд байгаа гэдэг салбарын өөрөө гаргаад мэрэгчлүүд нь ажиллаа судлаач нь ажиллаа ингээд гарах үйл гэж боддог. Тухайн салбарын нэр томьёог тухайн салбарын хүн сайн нэр томьёотой байх юм бол тухайн салбар өөрөө хөгжөөд явчихна. Тэгэхээр гадны хэлний хүн орж ирээд юм зүгээр нэг англи тухайн хэлээр гадардаг хүн ирээд хийчих гэж байна шүү. Тэгэхээр энэ бол мэдээж та бүхний хацааг хийх хэрэгтэй та бүхний дуу хоолой хийж болчихлаа гэдэг юм байна. За нэлээдгүй байгаа гэдэг нь тухайн угаасаа тухайн хэл тухайн орн үйл ихсээд ирэх юм бол гадны өөрөөр хэлбэл каталогч автоматжих гэдэг үйл үг нь гадаад үг болоод ирэхээр тухайн үндэсний хэл бүхэн гэж хэл судалдаг үздэг. Тийм учраас аль болохоор сая багшийн хэлээр гадаад үг биш аль болохоор монгол үгээ ойлгох юм байна. За жишээлбэл би танаас сонин жишээлтэй жишээлбэл нөгөө кейк буюу нөгөө кейк монголоор тэгсэн чинь ингэсэн гэж байна. Яа кейк гэдэг үгийг анх орж ирсэн юу гэж нэрлэхөө гэсэн чинь энэ одоо нэг жижигхэн нэг боо юм байна. За боо гэхээ болохгүй байна. Энэ одоо яа гэсэн чинь их олон хүн цуглаад иддэг тийм боо гинэ гэсэн чинь хотол бэлэн гэж нэрлэе гэсэн юм чинь. Их мэтээр тухайн үгийг шууд дуудахаас илүү мөн чанар утга учир энэ яг үг маань яг юу гэж хэлээд энэ үгийг ямар үйлдэл хийх юм бэ гэдгээс их үгийн сонголт буюу нэр томьёо их чухал байдаг л да. Тэгэхээр энэ дээр ялангуяа бид нар одоо ингээд номын сангийн ангид орж байхдаа ч гэсэн орчуулга хүүхдүүдэд текст өгөө явж байхдаа бид нарт байхгүй ойлголт маш их байдаг. Жишээлбэл одоо сүүлийн үед одоо сая интернетээр бүхэн хайлтыг хийсэн. Үүрчилгээнүүдтэй холбоотой шинэ нэр томьёо бас маш их гарсан байдаг. Магадгүй манай тэр нь байхгүй. Гэхдээ манай тэр нэр томьёо буюу тэр дэлхийд байгаа юм агаад хөгжих бас нөгөө талаас бас хөгжлийг бас аваа явах юм үнэтэй байна. За тань баярлалаа. Тэгээд дараагийнхаа энэ тал дээр манай мэрэгчлүүд бас ямар бодолтой байна? Санал болох хүмүүс байна уу? Хайртай багш цаанд байна уу? Дараагийнх. За манай өглөөрт болохоор бас жоох оролцоо багтаа бие жоох барьс хийсэн байдалтай болох шиг байна. Явандаа гай болох те. За тэгээд асуулт 3 байна. За тэгээд нэр томьёо гаргахад одоо онооход тулгарч байгаа бэрхшээл за одоо орчуулах нэр оноох асуудал нь ямар юм бэ? Саяны яг өргөмөө гişийн асуулттай бас нэгэн эзэн багшийн хариулт бас нэгэн тийм даварцсан маягийн асуулт орж ийн л та. Аяа бас нэгэн хариулж та. Тэгэхээр энэ дээр бас дахиад нэг жоохон нэмээд тодруулж өгөх эзэн багш. Хэлний мэрэгжил, философийн мэрэгжил хоёр болно. Баг бидний соёл ойлголтуудыг гаргадаг мэрэгжил гэдэг дотроо бодож явдгийг. Нөгөө л одоо таадыг төрөөгөө авах байсан цэврийн намжсрал нэмээ явж хоёр ерөнхий хоёр сууж байгаа. Гадаадын өргөн зохиол их орчуулдаг байсан. Тэгсэн чинь нэг орчуулагч барьж авч ирсэн гинэ. Юу гэсэн энэ номыг юу гэж нэрлэх болох вэ? Би энэ Оросын уран номыг орчуулж ирсэн гэж тэр номыг та бүхэн бүгд мэдж байгаа.
юу гэж орчуулах вэ гэсэн чинь хаждны помоком гэж байна. Хаждны гэдэг үг бол арай явах гэсэн орс үг. Помоком гэдэг нь болохоор ерөөсөө урил гэсэн үг. Урилын дотор ч юм уу, урилын дундуур ч юм уу. Тэгэхээр чи юу гэж орчуулмаар байна гэсэн чинь урилын дундуур зам татуулсан гэж орчуулвал их оновчтой байна гэж гэнэ. Тэгсэн чинь дандисргүй их сахар идэхгүй байсан ингэж төлөвшгнээсээ сахар авч амруугаар хийчихэл ингэж сууж ирсэн. Гэж хэд юу яач. Наад чинь тэгээд агуулгатайгаа зохицохгүй байна штэ гэж. Тэгээд бидний зузаан зовлон туулсан гэдэг урман гарсан төвхтэй. Хайдны помоком гэдэг үг нь бол ерөөсөө урилын дундор явуулж ястаа бүтэж өгөх нь үстэй. Өөртөө шуудаад гэж бодохгүйгээр том юм байна гэдэг дотор нь явуул одоо нэлээд хэцүүдэндээ тэгэхээр нэр томьёог орчуулахад тулгарч байгаа зүйл гэдэг маань ундхан өөрийн Монгол ухааныг бичгийн гэлэндээр уулгасан тэрнийг уншиж мэдсэн судалсан хүмүүс кэлвичгийн шинжлэх ухааны үүднээс нэр томьёог авиа зүй өгүүлбэр зүй удаг агуулга зүй бүх учир холбоонд нь авч үзэж чаддаг ийм л төвшөнд нэр томьёог гадаадын улсууд тусгай хөтөлбөрөөр тусгай санхүүжилтээр төлөв санхүүжилтээр тусгай баг хамт олон төрийн бодлогын дотор хийдэг байна. Дуртаан дураараа юм хийх юм бол одоо юу гэх юм бэ бас би нэг жишээ авчих маар санагдав. Дуртаан дураараа юм хийх бол яг тэр Баабрын бичсэн шиг Одын эргээс хаяад уссан үерийн усны доор намаг шатчаар байхаас биш ач холбогдолтой улмал урагдахгүй маа гэж хэлсэн. Урагдахгүй гинэ. Би бол нэг юм урагдаг байх гэж боддог. Тэгэхээр байх ёстой юм байх ёстой байранда байна гэтэл бидний хойч ирээдүйн номын санжтай үлдээж байгаа үнэн мэдлэг нь болохгүй бол номоос хойд үздэг нэр томьёоны тайлбар төлөв. Бид эхний ээлжид энэ тулгарч байгаа бэрхшээлийг утгын ойлгох ёстой Монголоор бид түрүү хэлж байгаа өргөчлөө шүү. 19-р зууны сүүл хүртэл гарч гээд 300 монгол зам дэлхийд байхгүй бүтээнийг бүтээсэн байна. Би сая Будапештийн олон улсын хурлд орлоо. 110 дэлхийн монгол судлаач эрдэмтэд Монголын тухай тэнд ярьж байна. Монгол номын тухай. Бид энэ нэр томьёогаа ярьж байна. Өнөөдөр 21-р зуунд. Тэгээд юу байна гэхээр нэр унаах асуудал ямар байдаг вэ гэдэг нь үнэхээр багаж гэсэн буруу хийж болохгүй нэр томьёо. Бусдыг буруу хийчээ залруулж болдог бол нэр томьёо буруу хийж болдог учраас анхнаасаа зөв ингэж тогтоож тайлбарлаж хэдий янзаар мэдээж загварыг бол гаднаас харж болно. Наад улсууч нь бүгдийг хийчихсэн байгаа. Орсын книгээ мэдээ гэдэг сайхан том нэвтрхийг 80 онд гарсан намайг 80 онд сургууль төгсөж байхад гарсан шүү дээ. Тэр номын ер нь удаа гарч байгаа нэвтрхийг томч тайлбарлалыг загваруудыг аваад тайлбарлахын өөрснийхээ мэргэжлийн үндээс тайлбарлаад толгойлохын ч гэсэн манай номын сончид номжиж чадна. Яагаад гэхээр бусад салбарын нэр томьёог хийхэд манай нэрийг өхөө очдох юм байлаа. Өсөг толгойлох, он толгойлох, хөлийн зүйлийг жиглэх гэх мэт тэр зүйлдээ бол манай үнэхээр сайн. Ер нь бусад мэргэжлээс сонсохгүй. Ийм зүйл байгаа болов гэж бодож байна. Тэгээд одоо жишээлбэл каталог гэхээр каталогын экскурсийг хайхад ер нь дэлхийн шинжлэх ухааны нэр томьёонуудын дармал зүг одоо өрн дахинд ч юм уу агуу том курс зэрэгэлдээ хятад улсууд ч гэсэн тайлбарлах таан очиж тусдаг байхээр бүхэл ихэнх хүний 80% грект очиж тусч байна гэж. Тэгэхээр бид нар зөвхөн 21-р зуунд их мундаг болоод хөгжчихөө тэр өмнөх манай эрдэнэ өмнөх зуунд гайхамшигтай нэртомьёотой гайхамшигтай дэлхийн хэлний соёлыг батсан тийм соёлтой соёл иргэншилтэй улсууд байсан байна. Тийм учраас бид бусдын юмыг авчид член дээр тавьчихж байгаа өөрийн ухаанаараа орчуулах хордлого өөрийн ухаанаараа нэр томьёогоо гоох хордлого хийх ёстой. Манай соёл урлагийн судлалын хүрээлэнд анх энэ нэр томьёог цэгцлэх зүйлтэй гэдэг санал гаргаад эхлээд томч тайлбарлалт хийсэн. Дараа нь нэвтрэх төлрөө орсон. Одоо үргэлжлээд 10 дахь жилдээ шинээр орсон хөвгүүд зөвхөн нэр томьёо мөржиж байгаа. Тэгэхэд технологийн сангасны хүн ирээд ингэж хэлжсэн.
Хөөх танах чинь 3 жил ийм их цалин аваад хоёрхан соёл урлагийн хоёрхан нэр томьёо хоёр баг дэвтэр гаргана гэдэг ингээд сууж яадаг улсын хөрөг хайр байлаа. Энийг чи 10 хүн оруулаад бүгдээр ингээд зэрэг суулгачвал 1 жилийн дотор болчих юм байна гэж. Энэ л болдог бүгд нэр томьёо дээр. Энэ л эрээр хураавал энэ тэнхийг юм авч ирээд юугаар хэн таарахгүй стандарт нь таарахгүй зүйлүүдийг нийлүүлж байгаа учраас хүний толгой оюун ухааныг жинхэнэ гажуудуулж жинхэнэ байх ёстой байнаас нь өндөж байгаа зүйл чинь олон хүний толгойгоор бүтсэн дүү шүү гэж би хэлмээр байна. Тэгээд цэцэг багш одоо та сая бас ярьлаа. Менежмент маркетинг одоо нэр томьёо нэг оног гэж бас нэлээд зурсан. Мэдээж та одоо ингээд баг мөчхий тойл гацсан байж байгаа. Тэрнээс өөрөө ингээд судалгаа шинжилгээний явж тухайн байж байгаа. Эдгээр бүхээс гадна өөр тийм өндөр бэрхшээл нэр томьёоны асуудал жишээ гарч ирсэн. Арчээсээ ер нь бол хэцүү. Би сая нэг илтгэл тавьтаа судрын хажууд гонжуулдаг донтрын зургийг тавьчаад аюулгүй томроод ярьж байгаа байхгүй юу? Надаас өрөөнд ер нь хэн итгэв би чи одоо номсодлаач шүү дээ. Гэсэн юм дотор бодоо. Тэр нь бас тайвшруулж байгаа. Заал дөөрөм хүн байгаа учраас. Тэгвэл донтрынхаа цаав бүтрийг итгэхгүй шүү дээ. Тэгвэл гадаадын хүмүүс тэнд нэг Монгол зам донтор бол каталог биш ээ гэж хэлсэн чинь би ингээд шал руу орчих шиг л болсон. Донтор бол каталог мөн. Яагаад гэдгийг та нар л судлаа. Тэгвэл донтор гэдгийг нэр томьёогоор тайлбарлах гэхээр би ямар ч байсан нэг сайхан зүгээр энгийн нэг бичиг тайлбарсан лам хэрэггүй. Хүн бичиг үсэг сурна гэдэг бол элит байна гэдэг бол өлбөтэй байхасаа гэдсэн байхасаа сурдаг. Энэ улс орны хэмжээнд ярьж байгаа шүү би. Тэгэхээр тэр донтор гэдгийг авч ирэхэд бол нэлээд гавжин хэмжээнд хүрсэн, төвшөнд хүрсэн ламаар тайлбарлуулна гэхээс биш захын төвтгэл байдаг хүнээр тайлбарлуулах би исламаар харж байгаа тайлбарлаж байна. Ямарваа нэгэн зүйлийн аргыг болно гэж байгаа. Арга бол өөрөө ерөөсөө уумаа шинжил ухаан. Ерөөсөө ухаан байгаа байхгүй. Тэр ухааныг зүгээр нэг практик амьдралаас сурахгүйгээр жинхэнэ ухаанаар сураад эндээс хөрсөндөө буулгачих юм бол би одоо 5 жил харж байгаа манай соёл урлагийн их сургууль, соёлын сургуулиас соёл урлагийн их сургууль руу орох замдаа 20 хэдэн гадаад нэр томьёо байдлаа. Тэрний дотроос Гуян Шигдан гэдэг нэг бодвол энэ солонгос үг байх. Би ингээд хардаг байхгүй юу? Засгийн газрын оршин сууж байгаа энэ олон улсуудаас Монголын Монгол улсын нутаг дэвсгэр дотор байгаа хаяг айдэрсыг хамаа сурснараа дээр нь том гэрэлээр бичээд доор нь каточиг гудам монголоор биччихвэл энэ хүүхдүүдийн толгойд бууж сууж хадгалдаг гэж өгнө шүү. Тэгвэл ерөөсөө авах юм байх. Тэр юу гэдгийг драмын, театрын, билетийн, кастинг дөрвөн хүн дотор монгол үгийг болж чадахгүй. Тэгсэн мөртөөсөө тэр тасалбар гэж үг байна. Тийм ээ? Гэхдээ миний зүгээр энэ дэвтэрхий төлөв хийж яхад яаж одоо сууж яаж хийж ясныг дэргэд байсан хүн л ойлгохгүй байхдаа бусд нь бол багш нэг нуу гаргачтай 30 мянга гэж байна ямар үнэтэй бэ гэгч шатаа. Харамсалтай миний 80 мөнөөс хойш цуглуулсан материал дээр одоо 15 мянга хүрч байгаа тэр нэр томьёон дээр хийгээд нунгийн гаргаад санаачлаг гаргаад байгууллагын хувьд хотын номын сан, байгууллагын хувьд үндэсний номын сан залуучуудыг бас нэгэн одоо орчин үеийн дэлхийн номын санд юу яагаад горигож байгаа консорциум гэдэг байгууллага бас байж байгаа. Би бол номын сангийн холбооны тэргүү гэвчиг миний ажил амьдрал хөрвөл барагдахгүй энэ бол шинээр хөгжиж байгаа. Ер нь бол би та нараас алдаа харахгүй байна. Юу яагаад харахгүй байна гэж би хөгжлийн тодорхой шатан дээр явж байгаа гэж би өршөөж байгаа юм. Харин хамгийн гол нь өөрөөс шалтгааллах зүйлээ хийх ёстой. Зүгээр ганцхан үг л өгье. Номын сан гэдэг үгийг тайлбарлаад ирэхдээ тэрийг тайлбарлах чадaltaй байж та нар надад магистр хангасан энд цалин аваа сууж яадаг ийм төвшөнд өөрийгөө боловсруулах ёстой. Тэгтээ уучлаарай би та нар болоогүй шүү. Цаг хугацаа маш үнэтэй хүний нас дэндүү богинохон хийх ажил маш их. Би та нарыг хамтдаа бүхнийг хийж чадна гэж бодож байгаа. Том байгууллагууд хөдөлгөл энэ их ач холбогдолтой засаг захиргаа бодлого гаргаж өгдөг ийм боломжтой байдаг. Би бас баяраа багш маш олон асуудлуудыг шийдэж байгаа дотроо их баярлж бас
дэмжиж явдаг. Жишээд Монголын номын сангийн хувьд хичнээн хойно гарсан ч гэсэн бас нэгэн нэр томьёоны зэгцлэг шаардлагатай зүйл ганц хийж болохгүй. Ардаа зүйлийг шүүмжилдэг хүний бие нэг бий байд. Гэхдээ тэр шүүмжилт бол сайн амжилтын төлөө тэр нэр томьёог та нар ярилцаж номын сангийн хувийг тусад нь ярилцаад нэр томьёог дахиж зэгцлэх ёстой. Агуулгыг бас дахиж зэгцлэх ёстой. Нэр томьёог тогтоогүй учраас ийм л аюултай нэг хийх боломжгүй ч гэж. За, бүгд баярлалаа. За, тэгэхээр үлгэн огшоос бас асуух байна. Та бүхэнд мэрэгжлийн ангид орж исэн. Мэрэгжлийн ангид хэлдэг хичээлийн орох заахад бас тань ямар өндөр бэрхшээл гарч байв? Уус мэрэгжлийн анги хийж одоо мэрэгжил болгох бол маш өөр зорилготой явдаг. За намын сангийн ангийн мэрэгжлийн анги хэлбэр ямар шатнд байсан бэ гэхээр тухайн байгаа мэдээллийг өөрөлдөг заавал коммуникашн өдөр яриад байхаас илүүтэйгээр цаасан дээрх мэдээллийг боловсруулаад буцаагаад номын агуулгын тухайн мэдээллийн агуулгыг бол ийм хэмжээнд оюутныг бэлтгэжсэн тухай. За тэгээ нэг хичээлээс аваа ярьж байхад бол маш олон мэдээлэл нөгөө тогтоогүй нэр томьёо гарч ирж байсан. За тэрийг нөгөө хүүхдүүд маань угаасаа нэр томьёо манайда тогтоогүй учраас буцаагаад нөгөө орчуулаад буцаагаад хэлэх гэхээр нөгөө хүндрэл гардаг. Яг л угаасаа нэр томьёо байхгүй. Энэ чинь манай харвал тэрийг хийж байгаа. Манайд ингэж хэлдэг байхгүй гэсэн ойлголт байхгүй учраас бүгд оюутан бол наадмаар өөрөөр хэлдэг. Тэрийг буцаагаад хянаа яагаад гэхээр тогтсон нэр томьёо учраас бас үгээ чи энийг буруу хийсэн мэн энэ чинь ингэж хэлдэг байхгүй хэлэх үндэслэл байхгүй ийм хүндрэл гарч ирсэн та тухайн акшнд бол. За тэгэхээр одоо зүгээр өөр нөгөө одоо би заахгүй өөр талаас ингээ харахад бол ер нь энэ нэр томьёо тухайн салбарыг хөгжлийг аваа юм. Одоо бид нарыг багшийн хэлснээр өмнөх нэр томьёонуудаа шинжлээ сайжруулаад байх давсар дараагийн нэр томьёонууд гараад ирсэн. Дараагийн үйлчлэгээнүүд яг л өнөөдөр глобал тийм ээ бүх юм глобалчлагдсан. Одоо эртнээсээ би бүх одоо аль бүртээ намсандаа мөнгөний төлчгийг болчихлоо шүү дээ. Их мэтээр ингэж хөгжил маань өөрөө бид нарыг угаасаа маш хурдтай явах шаардлагатай. Хурдтай байж ч өнөөдөр бид нар даяарчлан 900 өнөөдөр өөрөө хинбэ Монгол улсын одоо хинбэ улсын хааны өөрөө авч явах болчиход байгаа. Цаг үе өөрөө энэ хурдтай, цаг үе өөрөө далайцгүй тийм ээ цаг үе өөрөө ингэ ханаггүй юм болчлоо. Заавал би тийшээ явсаар хандахгүй болчлоо. Заавал хүмүүс гэрээсээ номын нэрч тэрэгтэй номын нэрч ном унших шаардлага болчлоо. Өөрөө гэрээсээ ном аваад өөрөөсөө захиалаад тэрэгтэй өөрөөсөө номын нэрчтэй чат хийгээд яах вэ? Гэх мэтээр ингээд одоо хөгжил маань маш хурдтай яваад байна. Тухайн үед миний зааж ирснээс мэдээж хэд дахин хөгжсөн байгаа. Багшийн хийсэн саяны нөр ихийн насан туршдаа хийсэн хөдөлмөр дээр нэмэх нь одоо орж ирэх болоод нэмээд явах бидний өмнө ялангуяа мэрэгжлийн таамаглалын өмнө гарч байгаа нэг номерын асуудал юм гэж би харж байна. За баярлалаа. За тэгэхээр одоо манай мэрэгжлийн чиглэлээр эцгээдэл авсан болон за мэрэгжлийн нэг анги гэдэг нэр томьёо зүйлийг үзэр зааж ирсэн хоёр хүн маань за нэр томьёо зүйлийн талаар ямар ач холбогдол үүрэг за тэгээд одоо энэ хүн нэр томьёоны одоо зүйл болгож байгаа мэрэгжлийн талаар тодорхой хэмжээнд бол мэдлэг бас ойлголтыг баталгаад өгсөж болж байгаа. Тэгэхээр бид бүхний ажил дээр амьдрал дээр янз бүрийн тийм бэрхшээл хүндрэлүүд бол гарч ил байгаа. Та нар гэсэн одоо ингээд бид хоёрын ярианаас сонсонгуудаа нэг тиймэрхүү зүйл байгаа даа гэж одоо сууж байгаа. Тэгэхээр яг тийм асуудлууд байвал одоо шууд асуугаа явж байна. Тийм за эндээс оролцож яаж байгаа юм. Энэ зайдаг шууд иш өгч. Миний анхаарал тавтаа гэж юм байна. За ер нь номын сангийн салбарын нэр томьёо гэдэг бол номын сан сургууль шинжлэх ухааны одоо салшгүй бүтээн хэсэг нэг. Тэгэхээр ахиар номын сан сургууль гэдэг бол нийгмийн шинжлэх ухаан. Энэ нийгмийн шинжлэх ухаан буцаад одоо нийгмийн салбар шинжлэх ухаан харилцсан өрнөд хөгжихийн хөдөлгөөд манай салбар бол маш олон одоо салбар шинжлэх ухааны нэр томьёонууд бол манайд өсөж хоногдсон. Ухааны бас сургуулиас орж ирсэн байдаг. Нийгмийн шинжлэх ухаанаас орж ирсэн байдаг, сэтгэл зүйн шинжлэх ухаанаас орж ирсэн байдаг. Жишээлбэл сэтгэл зүгээс уншигчийн сэтгэл зүйн сонирхол гэх юм уу. За нөгөө талаас болохоор юу юм номын сан сургууль шинжлэх ухаан болохоор нийгмийн шинжлэх ухаан болохоор өөрөө
нийгмийн хөгжлөөс салшгүй холбоотой хөгжиж ирсэн учраас энэ одоо нэр томьёонууд байнга нийгмийн хөгжлөлтөд уялдаад өөрчлөгдөж байна. Дандаа өөрчлөгдөж байна. Одоо хуучныгаа хадаа шинэ нь орж ирдэг. Бүр одоо агуулгаараа хөгжиж цагаат агуулгын өөрчлөлтөд ингэж орж ирдэг. Тэгэхээр сүүлийн үед бол олон нэгдүгээр одоо мэдээллийн шинжилгээ хөтөлбөр одоо хөгжиж байгаа учраас энэ компьютер технологи мэдээллийн чиглэлүүд за энэ нь тавьсан маш олон төрлийн нэр томьёонууд манаас аваад ирсэн. Гадна мэдээлэл хэрэглэгч юм байна. Тэгэхээр өөрөөр хэлбэл намын цэнгийн салбарын нэр томьёо бол нийгмийн хөгжлөөс салгаж ордог юусоо багтана. Нийгэм өнөөдөр яаж хөгжиж яг тэр үнэтэй энэ салбарын нэр томьёо хөгжиж ирж байгаа. Энэ салбарын нэр томьёо хөгжиж ирэх бол намын цэнгийн салбарын хөгжлийг тодорхой хэмжээгээр илтгэдэг гэж би ойлгодог. За нөгөө талаас болохоор ер нь нэр томьёо гэдэг бол нэр томьёо гэдэг бол тодорхой төвөгдөхөөс ба тодорхой шинжлэх ухааны мөрнөөс олгогдохөөс ба за олон улсын одоо жишг ISO гэдэг стандартын байгууллага байна. Тэгэхээр ер нь олон улсын бүх шинжлэх ухааны мэдээллийн салбарын нэр томьёолоор бол ISO-гийн салбар техникийн хорооллого тодорхойлтыг өгч идэг. За одоогийн байдлаар бол ISO бол 46 техникийн салбар хорооллоо. За энэ салбар хорооллын нэг нь бол номын сангийн ажил, за хэвлэл мэдээллийн анхны одоо баримт бичиг нэр томьёо тодорхойлтыг өгч идэг юм байдаг. За тэгэхээр өнөөдөр манай одоо Монголын юунд бол номын сангийн салбарын одоо стандартууд, за тэгээд номын сангийн тухай үйлдэл, за ингэ номын сангийн салбарт хэрэгжиж байгаа үйлдэл дээр бол нэр томьёо тодорхойлох дээр бол мэдээлэл тодорхойлох өгсөн байна. Би бодохдоо за энэ нэр томьёо бол одоо салбарын төвшөнд бол яагаад системчлэг зайлшгүй шаардлагатай. За нэгдүгээр болохоор яагаад гэхээр энэ нэр томьёо зөв өгөөд тодорхойлолтын агуулгын хязгаарлыг зөв тогтоогоод тэгээ олон улсын тэр одоо ISO-гоос гарч байгаа одоо стандарт гарч байгаа нэр томьёог харьцуулаад тэгээд дээр нь Монгол хэлний хэм хэмжээтэй харьцуулаад одоо тодорхойлолтыг өөрчлөлт одоо энэ нэр томьёо тодорхойлолтыг зайлшгүй өөрчлөлт юм шаардлагатай байдаг байхаа гэж бодож байна. Тийм учраас зарим одоо нэр томьёо яагаад одоо олон улсын одоо хэмжээнд хэрэгжиж байгаа айч улс орны хэмжээнд хэрэгжиж байгаа шүү дээ. За жишээлбэл би одоо Оросын холбооны улсыг төссөн болохоор Орос их болтох юм. Тэгэхээр Оросын холбооны улсууд бол бүх нэр томьёонууд стандартаар тогтоож өгдөг. Жишээлбэл одоо өнөөдөр бид нар ойлгох байгаа шүү дээ. Зөөврийн номын сан, солилцооны номын солилцоо гэдэг юм гээд аль альны нэг төвшөнд авч үзээд энэ хоёр чинь газар тэнгэр хоёр шиг хоёр өөр зүйлтэй ойлголт байгаа шүү дээ. Тэгээд газар тэнгэр хоёр шиг зүйлтэй хоёр ойлголтыг бид нар өөрсдөө системчд тогтоож ойлгохоос болоод өнөөдөр хийж байгаа үйл ажиллагаа энэ солилцоо хийж байгаа ажил зөв хийж байгаа юу гэдэг ойлгохгүй бид миний бодлоор бодогддог. Тийм учраас нэр томьёоны асуудлыг бодож хүн асуудал хуулийн чухал. За түрүүнд баахан ингээд нэр томьёоны төлөвлөлийг гаргаж ирсэн спортны төхөөрөмжийг харуулж авч байсан. За тийм бол 1956 Удирдлагын Монголд улсын шинжлэх ухааны активист нэгэн гаргасан номын сангийн нэр томьёоны тал гэж нэг юм тал байдаг. Тэгэхээр манай бол ийм бие даасан нэр томьёоны тал байсан. Дараа нь одоо стандартыг тогтоож ирсэн улсын нэр томьёоны комиссиос гэдэг ингээд явж байгаа. За цэцэн багшийн энэ бол яа харахгүй одоо өсөж өгдөг. Тийм учраас агуулгын хил хязгаарыг нэршлиг зөв тогтоогоо, нэр томьёогоо зөв тогтоогоод агуулгын одоо хил хязгаарыг тогтоогоод тэгээд олон улсын одоо жишг стандартуудад харьцуулаад тэгээд Монгол хэлний хэмжээтэй харьцуулаад Монгол хэлэндээ бүсэндээ буугаж ирэх бол өнөөдөр номын цэнгийн салбарт ажиллаж байгаа одоо та бидний одоо хүчин зүйлийн нөлөөлөлтийг бүрх байхад хэмжээнд болж байгаа. Зөвхөн би гурван хүн саналаа хэлсэн. За баярлалаа анхаарал тавьсан. Өөр саналаа Жишээ баримт тогтоох хүмүүс. За одоо байхгүй бол төрийн хэлний зөвлөлийн төлөөлөл, төрийн хэлний зөвлөлийн төрийн хэлний зөвлөлийн хэлний бодлогын үндэсний зөвлөлийн наран гэрэл маань хөрөлцөн ирсэн байна. Тэгэхээр бид бүхэн одоо номын сангийн салбарт аливаа шинжлэх ухааны шинжлэх ухааны нэр томьёо гэдэг зүйл маань ямар ач холбогдолтой, ямар үүрэг гүйцэтгэх юм бэ? Тэгэхээр одоо энэ манай салбарт нэр томьёог бий болох онооход ямар бэрхшээл тулгарч байгаа талаар ингээд ярилцаж болж байна. Тэгэхээр энийг маань зохицуулдаг одоо Монгол хэлний хууль, хэлний бодлогоос бодлогын үндэсний зөвлөлөөс маань ямар хөө арга хэмжээ авч хөгжүүлдэг юм бэ гэдэг талаас нэг хүчин мэдээлэл өгөөч. За сайн байцгаана уу? Сайхан ач холбогдолтой бол ийм зохион байгуулж байгаа. Номын сангийн сэрцэмийн хамт олон болоод Улаанбаатар хотын Төв номын сангийн хамт болоод баярлалаа гэж хэлэх зүйлээ ахаа гэж бодож байна. 2015 оны 2-р сард Монгол Улсын их хурлаас Монголын тухай хуулийг баталсан байгаа. Энэ хуулинд нэр томьёог тогтвортой байлгах, салбар бүрийн нэр томьёоны төлөвлөлтийг
гаргах тэр төлөвийг хэлний бодлогын үндэсний зөвлөлд баталж улсын хэмжээнд өргөх талаар заалт байгаа. Тэгэхээр энэ заалтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд манай хэлний бодлогын үндэсний зөвлөл 21 аймаг 333 сум яам хууль болсон байгууллагууд дээр салбар зөвлөлийг байгуулж ажиллаж байна. Үүнээс гадна нэр томьёог доктортой хөгжүүлэхэд хамгийн чухал шаардлагатай зүйл нь 1924 онд байгуулагдсан улсын нэр томьёоны комисс гэж байгуулга байдаг. Энэ улсын нэр томьёоны комисс гэж байгууллагыг хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дээр бид сэргийлж байгуулсан байгаа. Монгол хэлний хууль гараад 1 жилийн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс 25,000 гаруй нэр томьёог оноо тогтоож баталсан байгаамаа. Тийм учраас манай хэлний бодлогын үндэсний зөвлөлийн салбарууд 21 аймагт байгаа учраас салбар зөвлөлтөөгөө та бүхэн хамтраад номын сангийн ямар нэр томьёон дээр асуудал байна гэдгийг ярилцаж хөөрөлдөж тохиролцоод манай хэлний бодлогын үндэсний зөвлөлийн салбар зөвлөлөөр дамжуулаад хэлний бодлогын үндэсний зөвлөлтөөр ирүүлж болно. Эсбүгээс та бүхэн Улаанбаатар хотынхаа номын сан байдаг юм уу төв номын сангуудтайгаа хамтарч байгаа нэр томьёогоо нэгтгээд хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дэрэг улсын нэр томьёоны комиссоор оруулж хилцүүлж болно. Ингээ хилцүүлсний дараагаар бид бүхэн зөвлөлөөрөө баталчих юм бол та бүхний ажил нэгдүгээр өргөжтэй. Аливаа шинжлэх ухаан гэдэг бол шинжлэх ухааны нэр томьёо дээр тогтдог. Нэр томьёо доктортой тэр нэр томьёог агуулж байгаа тэр ухагтхан өөрөө цөм энэ агуулгыг багтааж иж нэр томьёо өөрөө цаашаа хөгждгийг бол та бүхэн мэдж байгаа. Аливаа улсын нэр томьёо гадаад үг гэдэг бол тухайн орчноосоо ч гэдэг юм уу хамаараад өөрчлөгдөж идэг эсвэл орж гарч идэг ийм зүйл гэдгийг бол та бүхэн мэднэ. Гэхдээ бид бүхэн шинжлэх ухааны нэр томьёог доктортой байж ижлийн номын сан бусад салбар шинжлэх ухаан бол цаашд бол хөгжиж явдаг юм аа. Энэ бол зөв тогтол юм аа гэдгийг бол мэдж байгаа. Тийм учраас өнөөдөр юм би энд та бүхэн ирж тайлбарлаж байгаа учир нь гэвэл ерөөсөө хэлний бодлогын үндэсний зөвлөлтөөгөө нэгт хамтарч ажиллая. Номын сангийн нэр томьёоны төлөлтэй болъё. Энэ төлөлийгөө мөрддөг бай. Энэ төлөлийнхөө дагуу ажил төрлөө цааш нь зохицуулаад явдаг байя гэж хэлэх гээд байгаамаа. Тэгээ манай зөвлөлттэй холбоотой асуулт байх юм бол та бүхэн чөлөөтэй асууж болно. Баярлалаа. За, наран хэлтэй баярлалаа. За тэгээд дараагийн нэг асуулт байна. За энэ бол сая бол яриад явчлаа. Өөрөөр хэлбэл улсын хамтлагийн хүмүүс гэж тодорхойлсон. За энэ зүйл маань бас хэрэгтэй явсан. За цагмаач бас байгаа учраас за тэгэхээр энэ яг манай энэ шинээр орж ирж байгаа энэ гадаад үгсийг бүртгэдэг тийм ажил яг явагддаг юм яг юм бол энэ дэлхийд байсаар юу вэ? Одоо ч юм номын сангийн залтар татлаа болж байгаа зүйл маа гэдэг яг марк формат ч юм тийм ихэвчлэн шинээр тэмээд орж ирдэг. Энийг одоо бүртгэдэг тийм албан ёсны газар байна. Тэгэхээр бид нэр өөрсдөө бүртгэж явуулсан. Энэ дэлхийд за бид бүхэн бол бүх салбарын нэр томьёог хянаж байж байхгүй. Тэгэхээр нийгэмд өнөөдөр яг өргөн хэлээд хэлэлцэж байгаа чинь овшоор бид бүхнийг одоо юу хэлээр хэлчихвэл энэ нэр томьёог гэдэг юм уу орж ирж байгаа шинээр орж ирж байгаа гадаад үгийг бол бид нар албан ёсоор үгийн санд оруулаад мэдээж нэрлэх боломжтой үгийг аль болох өөрийнхөө монгол хэлээр нэрлээд нэр томьёо гэдэг чинь өөрөө бас их яриугтай. Тэгэхээр олон улсын нэр томьёог бид нар бас шууд ингэж нэрлэх ёстой гэж нэрлэж бас болдгоо нэр томьёонууд байдаг. Тэр нь бол яг олон улсын жишгээр нь гадаадаар нь авч хэрэглэх монголчлох болцоо бүхий үгийг монголчлоод явдаг байгаа. Мэдээж номын сангийн бие даасан энэ салбар ухаан байна. Энийг хариуцдаг байгууллагууд байгаа учраас байгууллагууд маань энэ нэр томьёогоо өөрсдөө аль болох төвлөрсөн консорциум дээр байдаг юм уу? Төв номын сан дээр байдаг юм уу? Улаанбаатар хотын номын сан дээр авч ангилаад тэгээ манайхтай зөвлөлдөж тохиролцоод нэр томьёогоо оноож тогтоох нь хуулийнхаа дагуу
ёстой гэж бодож байна. За баярлалаа. За тэгэхээр цэцэг багш. Ер нь бол баг 20-р оны хугацаанд зүйл байгаа бол та номын сангаас аваад үзэхдээ эсвэл Сүхбаатарын Монгол гэлэнд орсон надад үгийн үг гэсэн маш олон жилийн судалгаагаар хийсэн бүтээл байдаг. Тэгэхээр тийм зүйлийг сайн юу яаж би харин энэ юуны Монгол хэлний бодлогын үндэсний зүйлийг юу яг жишээлбэл нэр томьёо манай хүчин ингээд би ойлгохтой ингэж бодлоо гаднаас шинээр оржиж байгаа юм уу яг маргаантай байгаа үгээ яг ийм утгатай гэдгийг батлан тогтооход танахаар урд юм байна тийм Монгол нэг хуулинд дээр нэр томьёо бол тогтвортой байх ёстой. Энэ нэр томьёоны тусын толиодыг хэлний одлогын үндэсний зүйл баталгаажуулна гэсэн байна. Тийм учраас та бүхэн өөрөө өөрсдийнхөө хийж байгаа толийг нэгтгэхэд манай нэр томьёоны комиссийн хурлаар оруулаад зөвлөөр баталгаажуулж байгаа Монгол улсын хэмжээнд бүртгэж саадгүй болж байгаа гэсэн үг. Хэрвээ энэ үе шатыг дамжихгүй шууд өөрөөсөө толигдох гаргачих юм бол бас сүүлд нь орон нутгийн Монгол улсын хэмжээнд мөрдөхөд бол бас асуудалтай болчихно. Хуулийнхаа заалтыг дагуу авч үзэх юм бол энэ сайн хэрэггүй шүү дээ. Бид нар бас өөрөө шалгах зүйлийг хийхэд тэрнийг баталгаажуулах гэдэг чинь бас аюул зөв зүйлээ бас л уушаа явж байгаа сайхан асуудал байна гэж бодож байна. Одоо жишээлбэл үндсэн номын сан яваад жишээ бодрол харбин юу энтерээс гарч ирсэн, гэрийн мужаас гарч ирсэн хүмүүс соёлын талаар бийж мэдэхгүй байж байгаа. Тэд нар манай одоо номын сангаас аваад тэр соёлын тухай нэвтрэх төлөвөөр тавьсан байж байгаа шүү. Тэгтээ бараг л нэг гадаад үгээр хэлэхгүй. Яг тэгтээ утгын бол тэд нар бас заримдаа юу ч гэмээр жишээлбэл фигурны катар гэдэг үгийг л монголчууд нүцгэн биеийн хальтаргаа гэж орчуулсан байгаа байхгүй юу? Маш олон өөр үгээр байгаа л янз бүрийн агуулгатай. Тэгтээ гадаад үгээр л болж тэмдэглэхгүй. Нүцгэн биеийн хальтаргаа яг бид нар тэвгүй сонсож байгаа юм да. Нөгөө уран болгалтыг нүцгэн биеийн хальтаргаа тэгээд яг юм бол би дандаа тийм юм сонсож байгаа. Дэвч мэж хийж мөрдөл мөрнөөс нөөжлөх ямар юм ч гэдэг энэ хөлний ууч болооч хийж гэсэн яг л өөрийнхөөгээр орчуулсан. Тэгэхээр яасан бэ гэхээр хэдэн хэлнээс монгол хэлэнд яг шууд буулгаад орчуулахад тийм л зүйл болж байгаа байхгүй юу? Тэгэхээр бидний дэмжих юм сайт байгууллага гэж та бүхэн хамтраад хийгээд хамгийн гол нь зөвхөн хоёр дэвтэр хийгдэлнийг 59 сая хэд орж ирсэн юм аа 2012 онд энэ сайн бизнес судалгаанд бүх зүйлийг хийгээд дууссан дараагаар номын сан энэ ном кэмтлийн салбарын нэвтрэх төлөвийг хоёр дэвтэрээр гаргуул 59 сая 800 хэдэн төгрөг болж ирсэн тооцоогоор 2012 онд. Тэгэхээр ийм юмудаараа гацхгүйгээр өөрөөс шалтгаалх зүйл дээр хамтраад бүгдээр хийх тухай асуудал хамгийн чухал юм байна гэж байгууллага байна. Тийм за тэгээд цэцэн багш ойлгоос ахын хэлээ. Тэгэхээр манай салбарын бичгтүүд мэдээж дор дороо ингээд тав бичгүүд ингээд гаргаад ирсэн жишээнүүд байж байна. Тэгэхээр яг сая индээс ялда ямар номоос яаж гэдэг нийтдээ яаж гэдэг. Тэгэхээр одоо яг жишээлбэл бол нэг томьёоны тооцоолж байгаа хүмүүс маань нэг жишээлбэл тэгээд зарим номын сангууд маань зарим нэг томьёог өөрийнхөө номын сангийн дэлгэрч юм өөр өөртөө нэрлээд энэ маань юусэн асуудалтай. Яг саяны нэг байдаг. Жишээ шиг. Тэгээд жишээлбэл манай номын сангийн салбарт цахим номын сан гэж юм. Электронны номын сан, дижитал номын сан, виртуал номын сан, тоо номын сан гэх зөвхөн цахим номын сангийн жишээ хэлэхэд одоо ийм олон хөлбөр гэж бид нар яг алин дах хэрэгтэй байна. Тэгэхээр ер нь бол яг тооцоолж байгаа ч юм номын сангийн мэдлэгүүд маань өөрсдөө хоорондоо ярьсан уулзах яг аливаар тогтох юм. Нэг мараа тогтохгүй бол бид бүхэн одоо газар өөр мэдлэг явуулах асуудал дайшгүй толгорч байна. Одоо жишээлбэл энэ дээр харагдаж байгаа жишээ нь за дараагаар нь онлайн каталог гэдэг юм чинь цахим каталог, электрон каталог. За тэгэхээр одоо номын сан дээр явуулдаг хамгийн гол асуудал соёл олон нийтийн ажил, соёл олон түмний ажил, соёл танин мэдхүйн ажил. Их бичлэн дээр одоо нэг ажлыг одоо ингээд 3 янзаар хэлсэн байж байгаа жишээ нь. За тэгэхээр одоо түрүүний дурдсан сарал хэдэн доолны ярьсан чинь редакторын үг одоо Монгол хэлний хичнээн сайхан баялаг гэсэн орчин үеийн каталог энэ техник технологи чинь нэг хэлж одоо мэдээлэл солилцох гэдэг тийм шаардлага тавиад байгаа байхгүй. Бид нар дотоодоо биеийг хэлээд болно. Тэгэхээр яг энэ гадааддаа мэдээлэл солилцох гэдэг програм хангамжуудад бид зайлшгүй нэг үгээр тогтчих тэрийг хийж явахгүй бол
Энэ бол анхлан болгоосон ариутган шүүсэн хичээл соёгсон гэдэг зөвлөл маань редактор өгдөг. Тэрийг гадаад ч юм уу явж байгаа дэлхийн хааж байдгийг атлогчд маань ойлгохгүй байна. Тийм талууд бас ажиглаад байна л да. За тэгээд энэ дээр өөр тийм санал онол байрсуу байна гэсэн багш өөрлөмөө багш. Логикийн редактор гэдэг энэ манайхан өнгөрсөн уучин сандар номдор барьсан үгнүүдээ одоо гарч ирэх танхаар ойлгомжгүй байгаа. Гэхдээ жишээлбэл ариутган шүүсэн гэдэг нь хязгаарч редакторын асуудал биш. Энэ бол тэнэгчийн асуудал. Анхны энэ гэрмэнгдэр цолгоор жолоо өдөртөл тийч ийм ч маш олон янзын гой сайхан үгнүүд байгаа. Жишээлбэл орчин үеийн бидний мэддэг номын өдөртөл оршид хоёрын оронд монголчууд ямар үг бичижсэн бэ гэдгийг тусгаалал гаргаж тавьчихвал аюул олон ичгч хүмүүс хэрэгтэй байгаа. Жолоо үг, цолбоор үг, уйл үг, сууг тийм маш олон тийм зүйлүүд байдаг. Тэр бол манай хуучин утгатай байдаг. За тэр эхний цахим энэ электрон лайбрари, дижитал лайбрари энийг ерөөсөө зүгээр нэрлэж болохгүй. Бид монгол үгээ оноох ёстой. Энэ нараа багш гараа явчихв манай урчны стандарт заадаг маш тийм хамгийн их нэр томьёотой бас яадаг багш байгаа да. Манай нараа багш бол биднэрт маш их чухал хүн. Юу гэхээр зэрэг энэ нэр томьёотой жинхэнэ санал солилцдог байгаа шүү. Бусд нь бол өөрөөсөө тусдаа ажил ойрхон хүн ирэхээр би асуудаг байна. Жишээлбэл доступ гэдэг нэг үг байна. Обслуживание гэдэг үг байна. Снабжение гэдэг үг байна. Комплектование гэдэг үг байна. Тэгээ яг үгээр бүгдээрийг нэг утгаар зарим нь ойлгочдөг. Энэ бүгд өөр. Яг тэр нь тийж электрон лайбрари, дижитал лайбрари, виртуал лайбрари, тэр том номын сан мэтэргээд ингэж гисэн байгаа бүгд ёстой тэмээ юм шиг ялгаатай учраас энэний бүгдийн зааг ялгааг гаргаж тогтоож өгөх ёстой. Энэ хэдийд үйсэн бэ гэхээр нөгөө компьютер техник номын сангийн ном камерын тухай мэдээллийг дамжуулагч хэрэгсэл механик аргаас өөрчлөгдөж ирсэнтэй холбоотой гарч ирсэн үгнүүд учраас энэ бол өөр нэр томьёотой байх ёстой гэж бодож байна. Тусд нь бол тайлбарлан тусд нь тайлбарлаад энэ техникээр зөвхөн тэнд гарч ирсэн электрон лайбрари, дижитал тэнд тийм хүний одоо жишээлбэл Microsoft гэдэг юуг зохион байгуулсан хүн энийг гаргаж яаж гэх юм уу? Тэр нь бол дандаа тайлбар маягаар яваад толгой өгөөд дандаа монгол байхаа. Мөн тэгж дэж байна штэ. Бас айгүй энэ ийм нэр томьёо хэлж байгаа явдал дээр би ястаа нэг эцгэж байгаа юм хэлчихье. Сая телевизээр ярьсан гэж байна. Юу гэж ярьсан бэ гэхээр монгол хэлтэй хэлгүй хөгжчих нь. Өөрийн гэсэн үндэсний хэлээ хэлгүүгээр хөгжиж байгаа дэлхийн хөгжилтэй улс орнууд байна гэж нэрлсэн гэж байна. Одоо жишээлбэл ямар улсыг нэрлсэн. Би өнөд бол үнэхээр эмзэглэж байгаа. Миний ганц хүний одоо асуудал биш боловч хэл нь байхгүй, соёл нь байхгүй, ядгуур соёл нь байхгүй, улс үндэстэн гэж байхгүй болов гэж ингэж би бодох юм. Тэгэхээр том хүн их хурлын гишүүн ч юм уу том хүн телевизээр тэгж ярьсан байгааг бид энэ номын сандаар хамгийн нэгдүгээр анхаарах ёстой. Номын санд хүмүүс эмчийн дараа юуны дараа хуульчийн дараа тавьдаг. Номын санд гэдэг дэлхийн нийтийг бүх нийтийг хамардаг. 5 толгой Монголын номын санчдыг цалин тэжээж байгаа бол 5 толгой 5,000 хүний дотор эргэлддэг. Монголын номын сан бол энэ номын сан бол бүх нийтийн дунд эргэлддгээр нийтийн шинжтэй байдаг. Улсын орны шинжтэй байдаг. Төрийн бодлогын дор байх ёстой шинжтэй байдаг. Төрийн ивэл байх ёстой. халамжинд байх ёстой ийм зүйл. Соёл олон нийтийн ажил, соёл олон төрний ажил, соёл юуны ажил, соёл танин мэдгүй ажил. Энэ хэрвээ ийм нэр томьёо байгаа бол бүх тусдаа хөгтгөнтэй. Ураараа ярьж байгаа бол болохгүй. Ямар хүнийг монгол хүн гэдэг вэ гэж нэг гадаадын хүн хоорондоо ярьсан чинь үнэн гашуунч гэсэн үнэн үг шүү. Стандартгүй хүнийг монгол хүн гинэ гэж хэлж ямар их уур хүрсэн гэж бодно. Тэгвэл юу хийж байгаа бэ гэхээр монгол хүн үнэхээр дураараа ярьдаг шүү. За яг хийж байгаа боломдоо. За яг мөрөө байхгүй хаяаж тэгжэтэл нэг боломдоо гэх. Энэ бас бидний бороо цагаа баримтлтгүйгээр тэгжээд энэ бас бидний цаг гараагүй цаг хийгээгүй байх юм. Нараа баримжаадаг энэ сэтгэлгээд үлдсэн зүйлүүд
Энэ стандартын нэр томьёог юу яах вэ? Бид олон улсын номын сангаас хоцордоо уучлаарай. Ийм л зүйл нэр томьёо гэдэг бол хүний оюун ухааныг ингэж юу яа. Тийм учраас бидний номын сангад хөөсөн номерын дээр нэг ийм самбар байсан шүү дээ. Доор дүүгээ гартай ангилтай дээр мир великий мы еван тэрон гэж бичсэн. Дэлхийн ертөнц агуу их юм а бид түүнийг цэгцэлнэ. Бид түүнийг чиглүүлнэ гэсэн ийм нэр томьёотой. Тэгэхээр энэ бидний нэр томьёо бол ганц хүний асуудал биш. Энэ сайн батлаад өгдөг байгууллага бас хөгжиж гараад ирсэн байгаа юм чинь томоохон байгууллагаас санаачлал авах ёстой гэж би бас дахин хэлье. За зөвхөн баярлалаа. За манай заалнаас оролцогчдоос санал байна уу? Асуулт асуух хүмүүс байна уу? За баг хоолойд шууд явъя. Завлмаа ш. За. Тийм ээ жоо. Миний хамгаа нэр томьёо тогтоогүй байгаа дээр гадны олон орчуулгууд гадны олон материалаас бид нар санаа гаргах. Материал дээр бид нарыг ажилладаг тийм ээ. Тэндээс шинэ сургуулийн маань мэдж байгаа. Тэгжээч нөгөө тухайн орныхоос хамаарал нөгөө нэршлүүд өөр болчихдог. Тийм учраас электрон дижитал гэдэг баг өөрөөр нэрчсэн байж идэг. Тэрийг бид нар бүгдээрээ цахим гэж ойлгосон. Нэг тал яг л нөгөө эдгээрийн ялгаа нь одоо. Хоёрдугаар virtual library гэдэг дээр бол одоо энэ электрон цахим бүр биш үгийн бодлооч гэсэн чи өөрөө нэг зайнаас гэсэн мөртлөө яг бодит харагдах юм а бодитоор ярих гэсэн утгатай. Гэх мэтээр ингээд бид яг сая багш хэлсэн дээр ерөөсө та нарын ч буруу шүү дээ. Дураар хэрэглэж байгаа гэдэг хэрэглээс яг тогтоогүй юм ч одоо өөрийнхөө ойлгосноор өөрөө хайгаад өөрөө төлөвчгээс шалгаснараа л нэрлэхээс тийм арга. Тийм болохоор энэ үл ерөөсө төрийн хэмжээнд яригдах бодлого төрийн хэмжээнд та бүхний санал тавь та бүхний төрийг одоо хөшөөрөж төрийг ийм юм гаргах гэж шаардах хүмүүсээр та бүхэн байгаа. Яг л яг амьдрал дээр практикээр та бүхний үйлчлэг үзүүлж байгаа гэдгээр. Тэгэхээр тэр сошиал гэдэг үгнээс гаралтай тэр нийтийн ажил өндөрлөгч яг түрүүний хэлсэн тухайн орныхоо тухайн оронд энэ үйлчлэгээ буюу энэ ойлголтын ямар үйлчлэгээ ямар ойлголт явж байгаа гэдгээс хамаарат энэ өөрөөр нэрлээд явцсан байгаа. Зүгээр хэлний арга гэж байна. За тэгэхээр ер нь бол олон хувилбартай хэлээд байгаа нэг томьёодыг бол зайлшгүй тус нь тайлбарлах шаардлагатай гэдэг юм бол манай үзэгчдод бол ярьж байна. За тэгэхээр яг номын сангийн салбарт хэрэглэж байгаа бол Монгол нэр томьёод бас дэлгэрүүлэн тайлбарлах шаардлага бас зүйж гарч ирж байна. Одоо жишээлх юм бол ингээд сэдвчилсэн ном зүй, татгалзлын нэвтрүүлэг зүйлүүдээ номын сангийнх нь өөрсдөө мэдээд идэг Монгол үг гэсэн хэдий болооч энийг уншигчид маань мэдэхгүйгээр мэдэхгүй өөрөөр ойлгох юм байгаад байна. Тэгэхээр энийг одоо яаж хэвчээ номын сангийнх нь өөрсдөө цаашаа уншигч нартаа энэ юм шиг тайлбарлаад авах хэрэгтэй яах хэрэгтэй гэдэг тал дээр бас нэг асуулт байгаа дээр. За тэгэхээр одоо жишээлх юм бол энэ сэдвчилсэн ном зөвлөлтөд одоо манай номын дээр гарч ирсэн жишээ уншигчид маань одоо танаас одоо сэдвчилсэн ном зүүн авъя гэж. За тэгэхээр сэдвчилсэн ном зүүн гэхээр та өөрөө юу гэж ойлгож байгаа юм бэ? Энийг эссе маягаар ойлгосон байна. Сэдвчилсэн ном зүүн лалгаа гэдэг. Тэгэхээр жишээлх юм бол одоо нэг би даалт гэж юм нэг эссе бичээд ирэнгүүт нь 10 20 номоос хот гэсэн үгтэй холбоотой одоо нийлүүлээ бичсэн. Тэрийг хооронд уяад орчихсон сайхан тийм юм надаас аав гэж бодсон юм л да. Гэх мэтлэгээр бидний хэрэглээд байдаг монгол хэлтэй нэр томьёод бас юм байна. За жишээлбэл одоо номын сангууд дээр байдаг татгалзлын нэвтрүүлэг дэвтэрч. Тэр дэвтэр бол ерөөсөө уншигчийн тухайн номын сангаас асуугаад байхгүй байгаа номыг тэмдэглэдэг дэвтэр. Гэтэл энийг уншигчнаар маань бас ойлгохгүй тэдэнд маань тайлбарлаагүй болмаас за энэ ном танаа номоос байхгүй учраас би танаа номын сангаа үүсгэхээс татгалзаж байна гэх мэт юмнууд яриад байгаа байхгүй. Тэгэхээр энэ нэр томьёо бид нар зөв өгөх за зөв тайлбарлах шаардлага гарч ирж байна. За тэгэхээр энэ дээр цэцэн багш маань одоо бас санаа юу вэ? Яг мэргэжлийн одоо бас төлөвлөлт хэрэгтэй хүн байж байгаа. Нэр томьёоны хувьд бол Монгол хэлний нэр томьёо дээр шүү дээ. тийм яриад барахгүй. Ялангуяа жишээлбэл номзүү гэдэг чинь би зүгээр персонал босоо юу хэлэх жишээлбэл нэг ийм юм бид нар боломжтой. Гэвэлхэн арчаалан хийдэг бурхан номын дан самоо гэдэг бүртгэл болжээ. Энэ баг нэгэн эртнээс уламжилсан бүртгэл байна. Энэ ганц манад ингэж ирээгүй. Дэлхийн суурин мэргэжилтэй улсууд үр дүнх зүйлээс тохиолдлын болон санамсартай өнгөө зориултын мэргэжлийн үндэс хийсэн янз бүрийн зүйлийг уламжлагдсан бичгийн документуудаар анализ хийгээд хэд зүйлд авч үзсэн байдлыг ангилаад
Тэгвэл энэ сэдвчилсэн ном зүй, орон нутгийн ном зүй, салбар ном зүй, ижбэр ном зүй гэдэг ялгахын аргагүй, ижбэр ном зүй, намтар ном зүй, нэг хүний ном зүй гэх мэт тийм ялгахын аргагүй олон төрлийн ном зүй дэлхийн IT-ийн судлаад бүр төрөлжүүлээд өгчихсөн байна. Яахын гэвэл дараа нь цаашаа хөгжөхдөө мэрэгжлийн түвшинд хийхдээ энэ баримт чухал болж байгаа нэгдүгээр нь, хоёрдугаар нь аялал улсын бичгийн документ бичгийн баримтууд эрт үед уламжлагдсан бай гэдгийг олж харах боломжтой. Өөрөөр хэлбэл бүхэл номын сангийн ном хэвлэлийн жишээ нь Монголын ном хэвлэлийг ямар талаас нь судлах вэ гэхээр унал талаас нь судлана, түүх талаас нь судлана, зохион байгуулалт талаас нь судлана, арга зүй талаас нь судлана. Ерөөсөө тогтоод өгчихсөн. Тэгвэл сэдвчилсэн ном зүй гэж юу юм бэ гэдгийг тусгаад заагаад өгчихсөн байна. Одоо л хөгжиж эхэлж байна. Юу гэхээр тэр анхаахын дээдийнх тэрүүхэн тэндээ хуралдаж байгаа өөрийнхөө онцлогтой асуудлыг ярьж байна. Өнөөдөр нэр томьёон ярьчаа сэдвчилсэн ном зүй надаас асууж байгаад би нэрээ үнэндээ л баярлж байна. Арай жаахан уршаад жаахан юм хийх юмсан гэсэн шиг. Тэгэхээр сэдвч ном зүйн төрлөөрөө тусад хуралдах ёстой. Хуралдах биш, ярилцах ёстой. Ийм маягаар биш. Одоо чи ер нь хадаад ингэ сууж байгаа хүн алга. Дугуй ширээ суучгаад арга цэлэг гэж юу байхгүй. Энэ хүний психологтой ажилласан метод гэж байна, арга гэж байна. Тэгэхээр ингэ суугаад нөгөө ажлаа ярих ёстой. Татгалзлын дэвтэр гэдэг нь болохоор ирсэн тариулж чадаагүй тэмдэглэх дэвтэр гэдэг урс үгийг л шууд период хийсэн татгалын зэрэг яг урсаар болоодаа би шууд юу гэдэг вэ? За нараа багш байхгүй мó гараа явцсан юм уу? Тетрад гэдэг юм уу? Атметика гэдэг өгтэй отказ запросо гэдэг тийм нэртэй юу вэ? Запросо заяа. Тэнтэй ижилхэн энэ ийм жишээлд сэдвчилсэн ном зүйнийг ойлгохгүй байгаа, ялгаж болохгүй байгаа зүйлийг чинь үндсэн 4 зүйлд ангилсан байгаа. Нэгдүгээрт нь юу гэж ангилсан юм бэ гэхээр ийм бүртгэлүүдийг хийж байгаа объект нь юу юм бэ гэдгийг оцох ёстой. Юуг тулгуурласан юм бэ? Дараа нь ийм бүртгэлүүдийн шинжүүд нь юу юм бэ гэдэг ангилчихсан байгаа. Доторх агуулга шинж нь юу юм бэ? За нөгөө талаар нь хамгийн ихэнд авч үздэг юм юу байдаг юм бэ гэхээр архив, музей, номын сан, хувийн номын сан, байгууллагын номын сан юу ч байсан хамаа байхгүй тодорхой хэмжээгээр бичмэл зүйлийн баримтыг цуглуулад зүйгээр дамжуулж ажил үйлчилгээ явуулдаг байгууллагын шинжээр нь төрөлжүүлэх зүйтэй гэж үзсэн байна. Тэгэхээр тэрийг төрөлжүүлээд судлаад яваад байхаар хаана хүрч очдог гэж монголчууд 10 дугаар зууны үед музей номын сан хоёрын салаагүй ажээ гэсэн дүгнэлт хатсан өгүүлбэрт би хүрсэн. Хамдаа сэлэм хадж ээж тэндээ номоо хадгалж ээж тэр гэвэл амжаалын хийдийн номын дотор нэгдүгээр авдарт тарчам судраг гин хоёрдугаар авдарт нь аюун шавдаг гин аюун урхан гэжээ. Гэх мэт ийм тохиолдлын чанараар өвчлөлийн шинжтэй хийсэн зүйлийг нарийнчил судлах энэ зүйлүүдийн шинжлэх ухааны үндэслэл хэрэгтэй байгаа юм. Ийм л зүйл. Тэгэхээр энэ зүйлүүдийг ингэж асууж яах гэдэг нь үнэхээр энэ чухал бөгөөд тус ийм олон хэсэг зүйлүүд ярилцах байх, ерөөсөө болохгүй байх, консульт номын сан, хувийн номын сан, юу ч байдгийг ижил төсөл нийгмийн ухааны номын сан, техникийн ухааны, ЕБС номын сангийн уншлагын онцлог болохоо ингэж ярьчаал дараа нэг чухал зүйлээрээ нийлж нэг яриад нэг тодорхой асуудлыг шийдэл явах ёстой. Хамгийн гол өнөөдөр намайг оролцуулсан явдал баярлалаа. Хамгийн гол нь нэг үгийг сэдвтэй холбоотой ч биш байж магадгүй. Нэг зүйлийг үнэхээр дахин сануулъя гэж бодож байна. Юу вэ гэхээр зэрэг яагаад бэрхшээл гараад байгаа юм бэ? Яагаад асуудал шийдэгдэхгүй байгаа юм бэ гэхээр яагаад үйл байшингийн суурь гүнзгий ухаагүй учраас тэр гүнзгий ухдаг зүйл чинь өнөөдөр номын сан юу вэ гэхээр цахим нэгдсэн нэг параграф нэг шинжлэх ухааны ангилал. Яагаад гэхээр нэг номыг мянган ном өөрөөр ангилж байгаа ийм ус орн байхгүй мөртлөөс ямар Монголын уламжилт Борлбид орчиг ангиллыг авъя гэж цэцэн багш гараар өгөөгүй байна. Олон улсын юугийн ардтын ангиллыг дэлхийн 200 улс орны 136 хан боллоо. Нэг ангиллаар явъя, нэг алдсан ангиллын алдаага хамтраад засъя. Байгууллага нэг объект руу хандъя. Номын сан болно.
алдаага юу яа энэ болохгүй байх гэж нэг объект руу усын чанартай одоо юу яа ийм ийм багш баярлалаа. За бирлээ одоо манай хоёр ордогч өөр санаа оноо байна. Өглөө багш наран гэрэл. Эхний бодлого үзний зөвлөл сүүлийн үед жишээ стандарт зүйдийг баталж байгаа. Тэгэхээр номын стандартыг ингээ харахад Монгол улсын их сургуулийн хүмүүлийн улсын багшийн их сургуулийн гэдэг эрдэмтдийн тэр хөгжиж ирсэн дэгээс хамаарат янз янзын ном зүй стандартуудыг бий болгожээ. Тийм учраас бид хүн олон улсын ном зүй стандарт гэж байдаг бол тэр ном зүй стандартыг даах юм уу? Эсвэл яг Монгол энэ хөрсөн дээр буусан ном зүй стандарттай болох уу гэдэг асуудлыг бас нэг тав хэлцүүлээд манай зөвлөлд яг загварыг нэрвэрчих юм бол бас энэ ном зүй стандартаа нэг баталчмаар байгаа маа. Тэгэхгүй бол одоо ингээд магистр төгсөж байгаа нэг хүүхдийн ажлыг удирдах хахад манай нөөцийн стандарт юм бидэг. Нөөцийн стандартад бичигдсэн. гэдэг нөгөө олон улсын ном зүйн стандартыг нь өн төглөөл, гоочлол ийм асуудлууд гарч байна. Тийм учраас номын сангийнхан маань өөрсдөө энэ ном зүйн арын стандарт нэг ямар байх юм бэ? Тэрийг гаргаж өгвөл бид нэр нэг тийм стандарттай болмоор нэг стандартыг бол ингэ баталчихмаар байна. Тэгэхгүй бол бүх сургуулийн багш нар өөр ном зүй цэг байгаад таслалаагаад Улаанбаатар хот тэд гэх юм уу? Тэр стандартыг ерөөсөй байхгүй байна. Тийм учраас нэг тогтоол гараад баталгаажуулах зүг байгаа гэж бодож байгаа. Баярлалаа. Хэлний хөтөлбөрийн үндэсний хаа зөвлөлтөө бол манай одоо нэр томьёоны асуудлаар, номзоо асуудлаас хамтарч ажиллах асуудал маань одоо хэлж штэ тий. За би өргөн агч өөр санал байна. Бат бол дараагийн одоо бид бүхэн яах ёстой вэ гэж шийдэх харцаа. За тэр энэ дээр 1 минутыг өгчээ. Цэцэн багш. Цэцэн хэсүүлээд одоо бид нар энэ томьёоны асуудал яах юм бэ? Яаж явуулах вэ? Тэгвэл хийгээл Монголын гал зөвлөгөөнийхөө төгөлтийн ингээл нэр томьёоны асуудлыг авч хийхгүй. Ажлын баг хамт олон гэх. Энэ баг хамт олонны ард байгууллага байг. Номын сангийн байгууллага. Мэргэжлийн одоо жишээлбэл өргөмөө агш бол нэлээд олон нэр томьёон дээр бид хамт сууж ясандаа бас асууж байгаа. Захирал нэг үеийнээр бид чинь нэг толгой бичихгүй байгаа яриад ингээд явжсэн. Тэгэхээр байгаль зүйл дээр нэмж хийгээд боломжийн хэмжээний удирдлагаар хангаад мэргэжлийн хүмүүсийг техник хүмүүс англи хэлтэй хүмүүсийг ялангуяа монгол хэлний хүмүүсүүдийг татаж оролцуулаад Монголын ном хэвлэл номын сангийн нэр томьёоны нэвтрхийн төлөв биш юм аа тайлбар төлөвлөсөн төсөл боловсон зүйлтэй байх гэж би бодож байна. Энэ багшийн сан баг хэлчихлээ. Ер нь ингэж цаг юм гарч тийм консорциумынх ингэж их борлуулж байгаа бас таатай. Эннийхээ үр дүн хэдүүлээ өөр гарах гэхээр сайн багш хэлсэн. Энэ амир зөвлөмж гаргах удлаас авах шийдвэр гэдэг юм бол шийдвэр тийм ээ зөвлөж гаргаад тэн дээрээ бүр яг адвайсаар баг бүрдгэжтэй. За баг гэдэг маань төсөл дээр ашиг. За төслөө магадгүй сайн төсөл байх бол хэдүүлээ бусад одоо тийм бусад орноос ч гэсэндээ тусламж санхүүгийн тусламж авах тийм бас үүсэх юу байна. За яг үгээр би тэр сургуульд ажиллаж байхдаа Америкийн нэг Калифорник сургуулийн номын сангийн судлалын холбоотой тэр хүмүүс докторийн ажлыг хийх гэж байгаа мөртлөө Монгол судалгаа хийгээд иржсэн. Ингээд манай сургууль тухайн үед ажиллаж байсан тэгэхээр тэг авч явуулаад Монголыг ерөөсөө төсөлтөд оролцуулдаг. Их мэтээр ингээд бид нар өөртөө сайн юмтай өөртөө төсөл юм уу тодорхой юм дээр байх нь бол гадныхан ялангуяа санхүүжил өгтөөл бас нээлттэй байдаг. Тийм болохоор энэ дээр бол ерөөсөө нэг номерт баг байх хэрэгтэй. За баг гэдэг маань одоо групп тийм ээ. Тэдний ард мэдээж та бүгдээр байгаа. Харин баг дотор хийж байгаа гэхээр сая их олон талын мэргэжлэр Монгол хэлний англи номын сангийн голлоо тийм ээ. За судлаач маш их чухал. Одоо цэцэн багш юм аа маш олон жил хийсэн. Судлаач гэж чухал байна. Яг л нөгөө үгүй хэлтэй олон орчууллаа гэхгүй. Хэлтэй олон өөр мэргэжлийн бас орчууллаа. За тэрийг яг судалгаа мэргэжлийн хамтаас гэж оноож тав. За Монгол юм аа. Их мэдээ ингээд тодорхой юмудаа гаргаад шийдвэр гаргаад төсөл гараад явах юм бол шийдэж болохгүй ажил биш гэж би харж байна. За баярлалаа. Аливаа зүйлийг хийхэд бол санхүүжилт байхгүйгээр тэр ажил болдог ч гэсэн
чанартай болдгоо юм аа. Тийм учраас бид бүхэн хамгийн түрүүнд ажлын хэсэг байгуулах хэрэгтэй байх гэж үзэж байна. Ажлын хэсэг гаргаад тогтоолоор хэдэн үний бүрэлдэхүүнтэй энэ нэр томьёог хэдийн хугацаанд дуусгаж бий болох хэрэгтэй гэсэн нэг тийм ерөнхий зорилго тавиад тэгээ ер нь бол бас боловсрол соёл шинжлэх ухааны спортын яамн дээр номын сан хариуцлага болсон хэлбэс байгаа шүү дээ. Тийм юм чинь эхний ээлжинд хэдүүлээ. Тэгээд 5 сая төгрөгийн ч юм уу эхний удаад нэг жижигхэн төслөөчээ тэр төслөө яамаар яаж шийдвэрлэх ёстой. Тэгээ энэ төслөө тасалдуулахгүй ажлын хэсгээ байгуулад явж явах хоорондоо олон улсад төсөл бичих ёстой бид нар. Тэгжээж энэ ажил маань өөрөө их чанартай болно. Аливаа зүйлд сэтгэл зүрхээрээ оролцдог хүмүүс байсан ч гэсэндээ тухайн хүнийг ирээд суух тэр цагийн орчныг бүрдүүлэхийн тулд ядчил нэг хоол аваад өгөх, нэг ус удааг аваад нэг 3 цаг хуралдахад гэдэг ч юм уу нэг юм жижигхэн санхүүжилтийн асуудлууд гарч ирдэг. Тийм учраас бид бүхэн хамгийн түрүүнд нэг жижигхэн хэмжээний их усүрээ бий болгоод ажлын хэсгээ бий болгочих юм бол боломжтой гэж үзэж байна. За ер нь бол 1924 оноос хойших улсын нэр томьёоны комиссийн 147 дугаар гэсэн байдаг. Энэ 147 дугаарыг манай хэлний бодлогын үндэсний зөвлөл эрхлэлийн судалгааны байгууллага буюу шинжлэх ухааны академийн хэл зохиолын хүрээлэлтэйгээр хамтраад онлайн болгож байгаа. Энэ бас номын сангийн холбогдлолтой нэр томьёо байна. Энэ суурь бааз өөр бусад одоо 24 оноос өнөөдрийн хүртэл бий болсон баазуудыг бүгдийг бүртгэж манай хөшөө бий болгочоод тэгээд хэдүүлээ нэг ажлын хэсэг яаралтай байгуулад ажилласан зүгээр хаа. Тэгээ ер нь бол нэг тийм захим орчинд жижигхэн сайттай болоод тэр захим хуудсан дээрээ номын сангийн 21 аймгийн төлөөллүүд нь ийм нэр томьёо ингэж өгөөч тэгж өгөөч гэж саналууд авсан ингээд хоорондоо солилцдог байвал бас их зүгээр болов гэж бодож байна. Ингээд хугацаа бага байна. Тэгээд бүгдээр ямар ч байсан сэтгэл зүрхээрээ гар бие явуулцаад ингээд явах хэрэгтэй байх гэж бодож байна. Өнөөдрийн сайхан үйл ажиллагаанд зохион байгуулсан та бүхэндээ их баярлалаа. За тэгээд бид бүхэн асуудлаа хэлэлцлээ. Арга замаа тодорхойллоо. Одоо бид бол цаашдаа хамтран ажиллахад бол мэдчихээн. Бид бүхэн бол оройдоо бол зөв хэмжээ бол бэлдээд баг таавал танилцуулчихна. За тэгээд өнөөдрийн үйл ажиллагаанд хүрэлцэн биднээс бас үнэтэй зөвлөгөө санал мэдээлэл солилцсон зэзэн багш, заавармаа багш, за наран гэлтэй баярлалаа. За тэгээд дараагийнхаа үйл ажиллагаанд хэлжээ. За телефоны баатаад хэлжээ. За